Харгас алуурчинг хормхон зуур илрүүлсэн мөрдөгч. 90 оны сүүлээр 4-р сарын 17-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 8-р хороо Хүнсний барааны 70-р дэлгүүрийн үүдэн дээр Иргэн Б гэгчийн хоолой гэрчин үл таних 2 хүн зогтлаа гэж эрүүгийн мөрдөгч Чимбатыг гудамжинд дөрөн товцтойгоо явж байхад нэг хүү гүн ирж хэлжээ. Ахмад Чимбат хэрэг явдал болсон газар дээр гүйж очиход 20 орчим насны бараандаа хувцастай эрэгтэй хүн дээш харж хэвтэх хагаад амьсгалах тоолонгоор цусна олгодож байв. Үнэхээр л аимшигтай Америкийн дээрэмчин тонолчтой кинон дэр гардаг зүйл харагджээ. Хэрэгт дурлсан хүмүүс ч тэр дороо шавлаа. Үүнийг эмнэлэгт явуул гэж хэлээд хутгалсан этгээд хаашаа гүйсэн бэ гэж асуухад гандан чиглээд орхины 8 дугаар гудамжаар орлоо гэж залуу бүсгүй батлав. Эрүүгийн ажилтан араас нь гүйхэд гандангийн улаан шаргал хашааны өндөр хаалгаар дунд зэргийн нуруутай нэг нь өндөр биетэй 2 хүн гүн орж байгаа нь харагдав. Чимбат араас нь гүйж орвол гандангийн цэлгэр хашаа ил хулхан агаад таягтай өвгөн тосож ирэв. Өнөөхөө өвгнөөс сая 2 залуу хайцсан талаар асуувал мэдэхгүй гэж худал хэлжээ. Олон жил эрүүгийн онц хүнд хэмдгэрийг мөрдөж байсан Чимбат зөн совингороо лам банд нарын амьдардаг байр руу дайран орвол өөдөөс нь өндөр залуу гараад ирсэн байна. Би ирхүү тэр залуу. Муусан цагдаагийн алдснуудыг халаад өгье гэж хутгааг ялцуулан гэнэт дайрсан аж. Чимбат сормог гэгч болтоод хутгатай гарын тохоо өд нь ганц өшөглөн унгав. Хутга нь цардмал зам дээр очлоо. Сэхөө өглгүй эрүнд нь ганц өшөглөж муужруулсан эрүүгийн төлөөлөгч өнөөх этгээдийн гарт өчих мэх хийж унган өмсөж явсан сахиу өрөмтний ханцуугаар нь гарыг нь ард нь хүлж амжив. Хамт явсан этгээд нь урт төмөр далайн дайрахад эргэлцэн зогсох зуур барьж авч баруун мөрийг нь молтолж орхив. Нудраган зодооны хар бүстэй цагдаагийн ажилтан 2 сэжигтнийг аваад хэргийн газар дээр ирэхэд хохирогч залуу нас барсан байв. Түргэний эмч цагдаагийн бүрэлдэхүүнч амжин иржээ. Энэ хэргийг үйлдэгч Жаданба найз нартайгаа харигдаж байгаад дэлгүүрээс талх авахаар явж байсан залууг хоргоож мөнгө нэгчээ. Мэдээж мөнгө өгөхгүй гэхэд Жаданба 20 см орчим урттай хурц утгаар хоолойг нь хэрчж хаяа цугтаасан байна. Чимбат энэ аюултай гэмт хэрэгтнийг эр зойрог авхаал самбаа гарган баривчилсны учир хугацаанаас өмнө цол тэмдгээр шагнуулжээ. Ахмад Чимбатыг хан уул дүүргийн цагдаагийн хэлцэд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст томилогдсон байдаг. Яг энэ үед буюу 1998 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн нутагт Чэнж Гамбат 5 сая орчим төгрөгтэй яваад сураггүй алга болсон дулаан тарьж байв. Гэтэл 1999 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гэмтлийн эмнэлгийн урд талын тараншааны нүхнээс уутанд хийсэн цогц олдсон нь Чэнж залуу байжээ. Мөн 1999 оны 1-р сарын 15-ны өдөр Иргэн Батхүү ОБ-ээр 65 дугаартай Соната 2 машинтай явж байгаад сураггүй алга болж машин 7 сарын дараа Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэр цайз захын ард талын уулын жалганд хогоор даруулсан байдалтай болцсон аж. Талигач Гамбатын хавтас тэргийг хилцэн дэд дарга цагдаагийн хорондоо базар үр Чимбатад шалга гэж үүрэг өгчээ. Ахмад хэргийг уншиж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган дарга нартайгаа зөвлөж санал аваад ажилласан байдаг. Энэ үед Батхүү алагдсан хэрэгт адяа гэгчийг холбогдуулан хорж шалгаж шүүхэд шилжүүлэн шүүхээс хэрэг ботсон байлаа. Чимбатад хулгайч нарын дунд ороод ажилласан аж. Тэгтэл туул ресторанд хооллож байхад согтуу залуус хоорондоо муудаад эхэлсэн байна. 3 залуу нудраг зөрүүлэн цус нүж болсон нэг нь тэгж яриул чи тэр Соната 2-ын жолоочийг нухсан штэ матан шүү гэж хэлхийг сонсоод Чимбат тэдний зодооныг очиж салгажээ. Маш амархан танилцаад Чимбат тэдэнд арх шар ариг авч өгөн дайлжээ. Нэгний хаягийг авч тэр оройгоо шалгаж үзв. Энэ талаар дарга хурандаа базар гүрд танилцуулахад яарч болохгүй гэсэн чиг өгсөн байна. Ингээд сар гаруй тэдэнтэй нийлж заримдаа архитаж явхдаа 3 этгээдийн үйлдэлсэн хулгай дээрмийн хэргийгч олоод илрүүлсэн байна. Хамгийн гол нь алуурчныг олон хоног отон хүлээжээ. Ингээд 1999 оны 11-р сарын 2-ны өдөр Налах дүүргийн хариат Шархуугийн Отгон Батыг хотоос баривчлан анхны байцаалтыг маш нарийн төлөвлөгөөний дагуу явуулжээ. Тэр аргагүй няцаагтшгүй баримтын өмнө өвдөг сөхрөн хүлээн зөвшөөрч Чэнж Гамбатыг манай хятадууд юан солих гэж байна хэмээн дагуулan төмөр замын байранд ороод боомлон хөнөөснөө хүлээв. Үүний дараа 1999 оны өвөл Соната 2 машинаар халтуур хийж явсан Батхүүг ялалт кинотеатрын өмнө зогсоож манай гэрээс ачаа ачин хэмээн дагуулжээ.
Цайз зах гарна хэмээн дагуулж яваад тэнд очисон хойноо мөнгөө төлгөх жолоочийн шаардлагыг эсэргүүцэж амь насыг нь хөнөөсөн аж. Ингэж онц аюултай гэмтэтгээдүүд сонор соргох хуульчийн хараанаас мултарч чадахгүй баригджээ.